Дээр үе юм. Хайрхан зам яа тэнцний бүхэн даян авраг. Цэтэн дэржин жимэд очирч. Хайрхан сумын харайт. Нах ч бол Тэнцний бүхэн даян авраг. Цэтэн дэржин чимэд очир гэдэг юм. Сайхан бүр бүхий яа харахгүй л бүр дээр бүхий үлгэр. Бүхий үлгэр нутаг яалтч үү. Бүр үлгэр гэдэг бол 1900 6 оноос биш үү? Одоо цагт бол улсын ард замын эрдэнэ аймгийн Арслан баяр бассан. Аймгийн Арслан мөнх баяр аймгийн зам баяр жаргал гэдэг л та. Улсын цолонд ойрхон хоош юм дээр одоо тэгэл гарч ирж байна да. Тий. Яг одоо дэшега хайрхан уудруугаар гараад тий. Тэгээ. Сайхан зуншлаг болж байна. Сайхан хангаа байна, сайхан хайрхан байна. Тий. Сайхан шүү дээ. Хайрхан бол гэж байна. Хаттай, модтой яг энэ хэсэг газар чиг сайхан үүрэмжсэн тий. Тий. Яг сайхан зохицол шүү. Энэ сайхан хайрхан уулаараа сайхан овгөрсөн. Нутагчдад сайхан явах сайхан тийм ээ. Тий, тэгэлгүй яхаа. Сайхан уул усаараа нэрлсэн. Тэрч одоо тэгээд энэ жилийнхаа өнгөрсөн өдөр шинэ нэгэнд гарч ирж сайн сууныхаа дээжийг өргөн нарандаа залгуурна. Манай найрах болч сайхан энерги бол тэгээд. Одоо ингээд сайхан мороо яал наадамд өгчих шиг байна да. Хайт. Одоо юу юуг наадам бол аяар хэрлээ. Мороо яал тэгээд одоо морныхаа дэлийг янзлаа, имэйлээ бэлдээл. Дээлээ оёо тэгээд одоо төгчөнд энэ наадам хийзээ болдгийг. Наадам шиг улсын баяр наадамтай их арах 9 10 багцал. Одоо 10 тонол бол. Тий 10 тонол. Нэг 10 оркол бол одоо энэ мороо их уу? Энэ жил арай ихгүй. Эрхчлээс. Тий эрхчлээс нэг эрхлээд байгаа ажлуудаа нэг сайхан зэгцэлж авч жагаад тэгж байгаа л Монгол адуу гэлжлээ. Дэлхийг л одоо энэ сайхан алтан дуурайгаар хамгаалсан. Эх орон чадуу гэж байна тийм. Тий. Төөн мөр уйддаг байсан. Тэгээд энэ хайрхны маш үтэй. Нэг хайрхныхаа тахилга баяр болдог байхгүй. Энийх олон амжилт бол гаргаж байгаагүй. Энэ хайрхныхаа тахилгад өөрийнхөө уйсан мөрийг оролцсондоо их бахархаж явдгийг. Тэ шүү дээ. Тэр чинь л одоо гоё шүү дээ. Тий, хайрхныхаа шүтээ хайрхандаа нэг бас мөр аригдуулаад цоллуулаад өвөртөн зогсож исэн. Тэгээд тэр зураглалаа утга. Анх удаа. Тий, анх удаа. Гоё санагддаг шүү. Сайхан. Яг тэгээд хүний нутагт очиод мөр төрүүлүүлэх өөрийнхөө шүтээ хайрхныхаа тахилгад мөр аригдуулах гэж бас тийм юм шиг зөрөгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй. Тий. Тэгээ бэлгшээд тэгээд одоо адууны Монгол адуу өөр эзнээ хайж явдаг гэж ярьдаг. Эзнээ хайж явдаг. Миний дотор байгаа энэ хурдыг ямар хүн таних болоо гэж бас хайж явдаг юм шиг шүү. Тийм. Тэгээд тэр адууны доторх эрднийг таньсан уяас ойлгон сайхан тааруулвал тэр сайхан хөлөг стон уяас ойлгон таарч хурдан бас гардаг юм. Тий. Уяас ойлгон шидийн сайхан тааруулж чадахгүй бас уяас байдаг. Тэрийг таньдаг л уяас байдаг. Монгол адууг хайрладаг. Энэ хайрхан уул уусныхаа бас сайхан ивэлийг хүртсэн байх. Тий. Хамдаа бас өгсөн байх нь. Тий. Зүг бодолтой зүг сайхан гэж хангаа уул уусны хүртэл тэр Монгол адуучийн байгальтайгаа тэнгэртэйгээр холбоотой байдаг. Энэ өвгдээ ариун сайхан сүнсэн уул уусандаа сайхан эзэн одоо сайхан савдаг болоод байж идэг. Хурдан сайхан хөлгүүдийнхаа тоосыг харж хангаа уулуусна баяшиж олон сайхан ард иргэд наадмаа хийгээд ингээд цугдрахаар түмүж ингээд нэг уулуусныг баярлдаг шүү. Тий. Тэгэл одоо нэг сайхан даахтын тоосон сайхан. Хэдэн онд вэ? Энэ 23 онд. Угшил хааны угшилтаа дөө. Тэр яг их гарлаараа бол хинтийн баяа хадраг угшилтаа. Одоо байгаагаа ирж төрсөн. Хайрхны Монголда. Одоо байгаа. Яг Монгол адуу. Тэгээ манай одоо энэ морин спорт бол бас нэг жоохон
эргэлзэж тал руугаа болчиход байгаа шүү дээ. Монгол адна гээл алдчих га тий. Тий алдчих гээд байгаа шүү дээ. Тэгээд энэ хайрханда унган даагнаас нах бол уйсан л та тэгээд. Уяхтаа бол бас нэг эргэлз 75 та 50 та гектар тэр том адуунтай ч уралдсаар бол унган буюу даагнаасандаа бол төрүүлээд гэсэн. Урднаг шигдэг л байсан. Тэгээд хөх болгондоо л одоо харагдчихдаг тийм ээ. Шүтлэндээ ч л бас нэг хоёр орцсон тэгээд. Энэ нэг нас яваад ирэхээр нөгөөдөл нь араам томсоод харайлтан том хараагаад. Миний нөгөөд ч Монгол адуу учраас юуны харайлт тэр юу арай багдаад ирсэн л дээ. Хөлийнх нь хурд байгаад идэв. Хойлоод уралдуулсан юм уу? Тий угаасаа хольж уралдуулдаг шүү дээ. Манай энэ чинь хамаагүй ялгахгүй. Ялгах хэрэгтэй шүү дээ. Тий уул нь ялгадаг бол минийх бол тэр мөн алаг өрөө манай Монголдоо бол яг Монгол нэг уламжлаараа сайхан уяас ойлгох юм бол хичнээн сайхан уяаш нар сайхан Монгол уламжлаараа сайхан адуугааг баг унаад явж явахтаа л хүртэл өдөр болгон сойлгонд хийж идэв шүү дээ. Тий. Тэгтэл Эрлийс нь холдоод явахаар нөгөө уяачийн маш олон жил хөдөлмөрсөн зүйл нь байхгүй бол. Тий байхгүй болчихж байгаа байхгүй. Тэр мөнгө олохын төлөө зүгээр тэр мөнгө олох гэж нэрэнд алдар нэр шунж байгаа хүн тэр Монголоо алдсан явсыг хийж тэр Монгол өөрийнхөө тэр адууг үгээсгэж гадны улс орны адууг сурчилж байгаа зүйл байхгүй юу? Тий ер нь энийг би гайхаад байд. Тий. Энэ Монгол хүн чинь Монголоо яаж Монголоо сурчлах шүү дээ бараг зүгээр. Сурчлага талаас нь одоо тэгээд энэ хөдөө соёл талаас нь яг уу ярих юм бол асар том соёлыг үгүй хийж өгнө гэсэн үг Монгол. Монгол адууг генийг алдагдаж эрдийс болгож байна гэсэн үг. Олон сайхан уяачтай хөлбөр зүтгэл байна. Гэхдээ Монгол адуу л одоо ингээ сайхан зарим газар нутагтаа бол яг уу өсөөрөө бас сайхан цойлгоо авж байгаа уяачтай бай. Зарим газар нэмэлт одоо аргагүй ирэх өвсний гарц багсаад ирэхээр тийжээлэнд одоо орж байгаа ч ус байгаа. Тэгээ энийг халагдуулаад ирэхээр энэ юуны одоо хөдөө ингээд байгаа сайхан унгаа дунаасаа аваад нэг унгаа дуун нэг хөлөө хурдтаа тийм ээ. Унгаа дуугаа барьж аваад уях тийм боломж нь хаагдчихж байгаа юм л да ерөөсөө. Тэг. Тавхгүйлээд яах вэ тэр ч одоо эрдлийн задуутай бол зөөрлөх юм биш шүү дээ ерөөсөө. Тэгээ сайхан монголоор болддог бол одоо чи наад сумын наадмаар бол нэг 20 адуу оролцдог байсан бол 10 адуу оролцох жишээний болчихж байгаа байхгүй. Тийм ээ. Хүн болгоо яах юм эрдлийн задуу гэж худалдаж авч чадахгүй малчид ард иргэд бол өөрийнхөө унгаа дуунаас л үйдэг. Тэгээд 150 250 эрдлийн зүйтэнд дийлж оролдоод ирэхээр орхичж байгаа байхгүй. Тэгээд эрдлийн зазраг Монгол гүн дээр мордоод ингээ явахаар тэгэл ер нь усж байгаа юм шүү дээ. Ерөөс. Тэгээд тэр эрлизээр яваад Монголоор сайхан оролдуулаад ялгаад ингээд явчихлаа бас. Ер нь бол Монгол адууга чааш нь яаж одоо энэ үүсний гарцын яах вэ? Тижээлийн яаж өгөх үү? Монгол адуу ер нь монголоор сайхан энэ уяас ойлгохын явуулаад Монгол адууга генийг алдагдуулахгүй сайхан явах юм бол энэ чинь их бид нар Монголын хамгийн том өв соёл. Энэ адуу гэдэг чинь их орон чадвар төрийнхөөс хөлөнд одоо мөнхөрсөн. Тэ? Тэш тэ. Алтан туурай дэлхийг хамгаалж энэ тусгаал улс орны чинь бий болох зүтгэж явсан адуу шүү дээ. Тэ. Эртнээсээ цуута, түүхэнд алдарсан, төвчээр сайтай. Тэ. Адуу. Эрдлийн задуу бол яг хөө тэр богино зайн дээр уралдаанд болбосоор төвчээр хүүтнийг бол Монгол адуу гүцэхгүй. Аач гүцэхгүй. Тийм ээ. Тэ. Төрөөс түрүү ярьжсэн тагаа юу одоо энэ манай тэр өөрхий цайлалаг өрөө мөн бол араасаа энд орж ирэхэд бол одоо тэр олон хүний үн цохиж авсан 4-5 саяар авсан тэр урдун эрдлийн задууны урд гიშгэж орж ирэхийг харах бол бас л овогших нэг сэтгэл шүү дээ. Ах нь бас баг багтмаар болдог гэсэн. Ингээл мөр ингээл авахад өөр гэрхгүй нэрэл нөлмөс бас төрийн шүү дээ. Тэ. Сайхан адуу гэдэг үү сайхан. Тэр гин голоо дуугараа. Тэ. Тэр ахтны доор ингээл давхаал ороод ирж байгаа вэ. Өөр цаанаа. Тэ. Гэхдээ уяаж хүн нэг л юм өсдөг. Мөр хүүхэд 2009 минь дэрүүд наадам сайхан боллоо гэж. Тий, яг юм тийм ээ. Тий. За, сайхан байгальтай газар байна. За, дүүгийнхаа төрсөн сайхан бөөрөн дээр ночий да. Тий. Сайхан ижи аавынхаа бөөрөн дээр хүн бас нэг хөрөөж явуулыг сайхан байдаг гэсэн. Хаяаж гисэн бас нэг аав ээжийнхаа бөөрнөр хөрөөж явуул энэ хамгийн том засал. Дөрснөтийнхаа уул уусан сайхан хүн мөргөж явуул энэ өөр амьтай ханга. Амьтай шүтлэг.
Януу шашин биш шүү дээ. Цэвэр шүтлэгтэй хүмүүс бид нар монголчууд байдаг. Хангаавал усандаа сайхан ажил үс, ах トゥ ард түмнээ бүх юм бол сайхан өргөж мөргөж хөх тэнгэртэй сайхан олон сайхан өвөг дээцүүд байгаа шүү дээ. Энэ одоо Монголын ард түмний өвөг дээц нь тэнгэр дээр бүгдөө л байж байгаа. Сүнсэн. Олон үе хэдэн үе гэж байна. Хэдэн 100 мянган үе байгаа шүү дээ. Хүн гүрнээс ахуулаад чивтэр одоо жишээ нь ингээл өвөг дээц яхад хүннүүгээс ахуулаад өвөг дээц бүгдлээж байгаа шүү дээ. Бид нар 3 үе 9 үе өвөө юм л гэдээ яриад шүү дээ. Бидний өвөг дээц бол энэ зөвхөн энэ аймагтай л байгаагүй л байна. Цаашаа ингээд 9 үе, 99 үе, хэдэн 100 үе, хэдэн мянгаар нь бодох юм бол бидний өвөг дээцийн дэлхийд өөр ингээд явчихсан, танигдсан байхгүй юу? Тэр Монголын ард түмэнд одоо аава, ээж, өвөө гэх биш. Тэр бөөр бүгдөө л хүн гүрний өвөг дээцүүдийн сайхан өвөг дээцүүд нь энэ дэлхийг одоо ингээд морой унаад тамгалцсан ийм сайхан өвөг дээцийн одоо бид нар өөр хойч шүү дээ. Монгол одоо нэг ген усттай адилхан монгол хүний хөх толгой жоохон багсчихгүй дээр гэж би одоо яах. Тэр чинь болохгүй юм байна. Монгол хүний хөх толгой бүдгрээд ирвэл нөгөө цусны холилц монгол хүний бас л тэгээ нэг ивгүй тал руу орох. Тий. Монголоороо сэтгэж, монголоо хайрладаг, монгол үнсийг дархлаа тасрах аюулч нэрвэсэл. Тий. Толгой багдаад цус бохирдно гэж. Монгол хүнээс цус цэвэр байх хэрэгтэй. Эцэг өвгдийнхээ нэрийг сайхан авч явдаг байх. Одоо тэгээ нэг хөх толгойтой хүүхдүүд нь бол толгой нь тэнгэр шиг хөхөл сайхан мөнгөд байгаасаа гэж бодох юм шүү дээ. Тий шүү дээ. Сайхан мөр гэж. Зөө. Архангай аймгийн одоо хайрхан сумынхаа хайрхан уулынхаа сайхан оройтой болгоно, овоотой болгоно, ой модт нь булаг шанд мөр гэж байна. Эсхий туурхт нэвтрүүлгийг сайхан уйнаа хайрлсан ханга. Уул ус минь өөхөн сайхан түүшилж явах үйл. Ариун сайхан уйнаа хайрлсан. Шөө. Бид чинь алгаа дэвшүүлээд мөргөх уултай юм. Шүтэж явдаг ханга хайрхттай ийм л ард түмэн шүү дээ, тийм ээ. Тэгэл байх. Сайхан шүү. За. За. Sevşe hongor salikaran ilbed sevlüge dahigmen sevren taren olsan sevroşege xolos sanaşını suhadmen Сэтгэлд дотор мен тодорхой байдаг хайрхан уулын бараг хархал бүрмэн заяамаа хайртай бүрэл авэжтэн Oçhulu burmun cargıllayama. За сайхан дуут нууран дээр ирлээ те. Тий. Яста төмөх хөх тэнгэрлүүгээ цэлийсэн сайхан мэлмитсэн толцсон сайхан нуур гэдэг юм. Тэглэх. Нэг сайхан аяар очих нь дуут нуурын. Төдөөж дуурахтаа барах юм дээ. Дуун байдаг үстэй тий. Тий. Сайхан.
Тэгээд энэ сайхан сумын төвөөс их ойрхон юм байна. Тий сумын төвөөр Усны шууд бас ирээд энэ хүн халуун мал олон төрлийн усны шууд байх шиг байна тий. Сайхан штэ. Хайрхуулаа. Нөгөө зурсан зурган дээр байдаг юм чи одоо энд байж таараа. Өө тэглэх. Адуу мадуу ороод ирсэн. Яг л бод дээр. Яг бод дээр энэ чир баг зохио зурдаг штэ. Тий. Оргоор үйж байгаа шүү. Тий ингээл оргоор нүдэнд гараад ирдэг штэ. Тий натураараа сайхан. Тий. Энэ болохоор цэнгэг үү? Тий. Давстай юу? Хажаахан давстай. Давстай юу? Тэгтээ мал ороод уугал үт. Хайрхуу улмал эндээс өөр бүтэн сайхан цэдийг хараад тийм ээ. Тий сайхан бүтэн харагдана. Энэ дээр сайхан сумандаа сайхан амраал тэгэл танаад ирээд амарч байгаа хүмүүс тэгээд ийшээгээ ирж бас сайхан хайрхнаа үзэл. Тий. Хайрхан доош мөргөө тэгээд дуутнуураа үзэл. Тэгэлгүй. Ингээд сайхан нөгөө аяллаа маршрутууд ингээд явах нь шүү дээ тийм. Өсөж даваад хажууд юм байна. Ерөөсөө нэг жижигхэн даваа 4-5 км даваал ороод иртий. Оо зүг. Тий тэгээ сайхан. Орондоо орж болно. Манай хайрхан ч одоо тэгэл ерөөхдөө ийшээ ингээ хайрхан мөр гэж 65 баг гэдэг. Энэ хоёр баг нь жоохон уул ургамал мод ихтэй. Уршаагаа бол жоохон мод ихтэй юм байна тийм. Мод ихтэй, мод илүү ихтэй. Хоошоогоо болоод ирэхээр та хэдий одоо Улаанбаатараас ирсэн зүгчин бол жоохон тал нутаг. Хоошоогоо бас руугаа бас жоохон тал нутаг. Хангаа талаасалсан сайхан нутаг дөө тэгт. Сайхан нутаг байна оо. Тэгээд энэ дээрээ сайхан усны сайхан хажуу нуур цөөрмөө үзээд усны шуудаа бас харчих юм. Тэнд одоо хүн шуунууд байна. Шуунууд хүн ер нь аялахтаа ер нь сайхан байгаль уул усыг сайхан нүдэрээ үзэж баясаж агаар цалин гарч явал аялуулыг сайхан аялал байдаг юм. Тий шүү дээ. Аав ээж нь одоо бас ингээд ер нь бол танаа нөгөө нутгийн одоо тийш яваа тий. Тий. Одоо хэдүүлээ тийш явахын тулд одоо яг л ингээд тойрол. Тий ингэж төвөр ороод авшаарай. Төвөр ороод явж байна уу? Сумын төвөөс одоо хэдэн километр вэ дуутнуур? За дуутнуур бол 6-7 км орчим. Хаяад юм байна. Тий, ер нь хаяанд шүү дээ. Ер нь бол одоо тэгээд энэ аялал жуулчлалаа бас сайхан өөрийнхөө хийж байгаа сайхан зоогийн газар бас нэг аялал жуулчлалтаа бас холбож тий. Одоо маршруттай байна. Тэгэл яах вэ? Энд танаад ер нь амарснараа ямар газруудыг үзэх боломжтой байна. За манай дээр одоо буудлын дээр ирээд амар шанаад явах юм бол сайхан манай хайрхан сумын одоо хайрхуул маань байна, дуутнуур маань байна. Дээшээ голомоо тэгээд элсэн тасархаа гэдэг бас нэг хүн нүгэрний одоо олдвор олдчихсан хөөх ихтэй сайхан газар бий. За тэгээд дахиад дэшлэл ирэх юм бол Бухын аршаа ингээд сайхан хүмүүс амардаг аршин сувлын газар байна. Тий. За тэгээд хойшоо уруудаад ирэх юм бол хануу хөнөө хавцал хануу хөнөө бэлчээр гэж ярьдаг. Хануу гол. Тий, хануу гол. Хөнөө гол ч одоо манай төвийн хажууд орж байгаа шүү дээ. Юунаас наашаа урж ирдэг. Өндөр хаан билүү? Тий, тэндээс наашаа урсдаг ч. Донгоо багаар. Донгоо өргөдөөс наашаа урсдаг. Тий. Энд чи яг хөнөө гол нь ингээд дээрээс мандлаас ороод ирнэ. Тэгээ манай төвийн доохонд бол хоёр том гол чинь нийлдэг. Том хавцал байгаа шүү дээ. Тий, том хавцал. Тэрийг бас яах үзэж болно. Тий. Тэрийг бас яах үзэж болно. Манай сумчин тойроод үзэх юм ихтэй болно. Өө ямар ч газар сумд үзэх юм бол их байдаг. Ингээд сайхан нэлээ. Сум орнууд их сайхан тойрол. Тэгээд малчин айлд очиод яг нэг малчин айлд очины дөрөв мотлоо тэгээд сайхан нэг цагаан эдээ сайхан амтлал. Тий шүү дээ. Мал нэг өдөр нэг хонд нь яваад өгчөд бол тэгэл чи аялал үзтээ. Тэгэлгүй яах вэ? Тий. Мөрөмөлөө тийм ээ. Тий. Үнээс агаад хүүхдүүд нь хураг шиг ягаад цагаан эдэн дээр 2-3 хоногт бол малчин айлд дургуцахгүй. Юу дургуцах. Одоо манайх дуртай. Хэрвээ манад одоо ингээ өрөөд ирж байгаа хүмүүсийг бол би дээш нь бас аваа явчихдаг. Гэрлүүгээ. Зөв. Тий. Тэгээд манай хөдөөгөрч юм бол яг л Монгол мал аж ахуй бүх юм л хосолсон сайхан байгаль дунд тийм ээ. Амар одоо танад амарж байгаа хүмүүс. Тий, амарж байгаа хүмүүс. Дээш нь авч яваад ялгаагүй л аялж байгаа хүмүүс юм чинь байгалийн сайхныг үзэж морь мал унах чинь аялагч хүмүүсийн бас гол юм шүү дээ. Тэгээд ер нь хөдөөний нэг сайхан айлд хаяанд нэг майхнаа барьж агаад мал эдэн дээр нэг 2 хоног шиг сайхан юм байхгүй шүү дээ. Тэр чинь л Монгол одоо яг
нүүдийн тэр соёлтой ард юм. Тий. Жинхэнэ Монгол ах байна тэр тэнэлээ. Тий, өстө тэнэлээ. Тэгээд хэдүүлээ дэш аш сайхан нүдээр харж чихэр сонсон. Одоо тийш шийдвэл явна тий. Тий. За тэгээ дүүгийнхээ ажил намжилт үсье. Тэгээ сайхан аялж байна. Одоо газрыг талдуулж байгаа юм шиг байна шүү дээ тийм ээ. Тий, одоо энэ газрын талдуулж байна. Ер нь сумаа тойрол яваад байгаа шүү дээ. Сумын хажууд л байгаа тий. Сумаа тойрол яваад байгаа тий. Одоо нэгээс жимсний оронд очих гэж байгаа ч. Одоо жинкогийн урд үзүүлнэ тий. За хосын амсууд ёсын даг гэдгийг. Сайхан тэндээ сайхан мөрөгч. Яаш сайхан мөрөгүй. Адуумал усан доор сайхан байна. Эста толчиг юм а тий. Эста толиж шүү. Энэ хэсэг ямар гоё харагдаж байна. Тийшээ бол өстө сайхан. Гэхдээ энд ирээд ядаж нэг ийм харна гэдэг чинь аялал гоё шүү. Тий шүү. Таван хошуу маргмал тэмээс буснаар байж шүү. Бүгд байгаа шүү. Тэгэл голоод байгаа. Тэгээд адуун цар усанд ороод наан усны шуурд нарагдаад цаана адуун зогсоол өхөр нагаал хонь нэгэд бүр бүгд байж шүү. Хичнээн оноо гоё. 24 5 оноо. Оо зөв. Барайг. Тал нь байгаа. Энд одоо байгаа нь одооний газар гадуу 25 6 өнгө. Энд тань төлөв гайгүй авсан. Энд одоо хичнээн онооны жил байна. Энд дараагаар байгаа хаа. Орон. Одоо нөгөө цаа нэгэд яг татхууд байна л дээ. Зөв. Энэ сонгоод байгаа юм. Тал нь байхгүй. Одоо тэгээд айрыг цэгээгээ бэлдээд. Одоо тэгээд одоохондоо айрыг манайхан чинь тэгээд айргаа хураад байгаа. Ааслаа тийм шамддаггүй шүү. Хэрэгцээндээ. Хэрэгцээндээ зүгээр амтаа хатуу цагаан эдэгээ одоо өшөө мадласаар цагаан эдэгээ тааж борлуулж байна. Цагаан эдэгээ өөрснөөхөө хэрэгсэл бодлуулаад хот руу оруулаад өчтдөг. Оо зөв. Дүнжин гарын Хотолдооны төвийн 175 дугаар павильон. За. 9901 45 66 гэсэн дугаар руу ууцтаад байнгын цагаан эдэгээ борлуулаарай заа юу. Оо за. Дуурж бичээд юу. Энэ болохоор манай одоо нэвтрүүлгийг хамтарч ажиллаж байгаа тэр хүн болохоор ярьсан. Та одоо хөдөө очино. Хөдөөгийн малчтын цагаан эдэг би бодож шүү. Тэгээд дуурж бичээд юу. Айр тарих үдийн лавгийн уус бүх цагаан лав. Та тэгээ хөдөөгөр явах юм байна. Хөдөөгийн малчтынхаа цагаан эдэг одоо биднэрт бас сайхан. Тийм шүү. Бид нар зарыг та бас холбоод өгөөрөө гэж хэлсэн байгаа. Тэгээд би тэр дугаарыг Бүр бичиж аваад тэнд ярьж байгаа. яаж цагаан эдэгээ борлуулад нэг өвөл жижиг мэжилээ тийм ээ. Цагаан эдэг чинь сул мөнгө малынхаа боёноор бид нар ч бас цагаан Тэгэлгүй. болгосон. Ядаж одоо малчны хотноос одоо хотын иргэдтэй очиж ийн гэсэн үг шүү дээ. Сайхан натураар. Эко. Цагаан эдэг чи бид нар чинь яг л Тэр утсыг сайхан бичиж яваарай заа юу. За гүүгээс авах чинь. За гугасаа. холбоодрна миний тоосоо. Хорого өгчээд тах юм байна. Тавхан дибэрхо. Зургатагиндээ дундах тий. Дундах. Дэмбэсэнта. Холбоодрна нибэрхо. Тавтагиндээ зургатагиндээ ганцтагиндээ дэмбэсэнта. Холбоодрна тибэна. Яаж вэ? Оцгоо мэдээж оцгоо гэдэг. Дэмбэсэнта. Холбоодрна миний тоосоо. Зургатагиндээ истогиндээ дэмбэ дундихаа. Холбоодрна миний тоосоо. Зургатагиндээ тавтаа. Яа. За манай нэ дүүгийнх нь нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг байгууллага. За нэ илч хүчгээд одоо
цагаан будаа байна. Энэ айгүй сайн сортын цагаан будаа байгаа. За Монголынхаа нисгий туурхтан нэвтрүүлгийг дэмжиж одоо биднэрт бас бензин тосоор тусалцаа үзүүлж та очсон сайхан малчин айл төвнүүдээр манай бүтээгдэхүүнээс дээжийг бас өгөөрөө гэж. Будаа агшаагаас ингээ тэгээд байдаг шүү дээ. Ширхээ задардаг юм уу заяа. Тий, ширхээ задарна гоё амттай. Ер нь бол эднийх нөгөө яг бөөний үнээр зардаг юм байна. Одоо энэ эрч хүч компани бол яаж ийм нэхэр эднийх рүү тань уцаар нь холбогдоод Очдөг юм. унаа тавиад өгнө. Амар юм шүү. Өөр амар уугаас. Одоо бүр ийм болцсон байгаа шүү. За юу. Болчихсон тий. Тий. Уцаар тарьчих юм байна тий. Тий, энэ 99 34 29 дугаарлуу залгаад энэ сайхан Монголд одоо энэ савлгаа хийж штэ сайхан үйлдвэрлээд бараг шахав. За ингээд эрч хүч энерги гэдэг одоо компани эрч хүч гэдэг цагаан будыг өгч байна танаа. За баярлалаа. За Будаа бол сайхан. Манай монголчууд бол цагаан будаагаар маш олон хоол их хийдэг тий. Будаатай, боцтой, цай будаатай гэдэг одоо маш олон хоол байдаг шүү дээ нүүдлийн бас. За тэгээд за их чирэг ирүүлдэг яах вэ? 10 будаа шин сайхан будаа мас сүргэн сайхан арвжиж байх бол тугаа гэж сайхан юу вэ? Эдний хамт олноос одоо танаа бас өгж байгаа сайхан бэлгийг бас гардуулж өгч байна. За хэдүүлээ одоо цайныхаа газраас дэш өгсөд одоо Бухын аршин руу явах зам. Хэмээл дугуун гарам гэж одоо 60-тан голынхаа үн дээр сууж байна да. 60-тан гол их нь одоо хаанаас ундарч байна? Дээрээс. Одоо дээшгээ нэг 20 км яваад Бухын хэрэг нурууны билд. Баруун давааны юунаас л ундардаг. Тэгээ одоо энэ яг 60-тан голын айлууд бол ерөнхийдөө 100-ын үлрэлт бол хамгийн ихний айл бол одоо ингээ манайхны ил айлууд байгаа. Энээс дээш бол одоо айл байхгүй. Яг л онгон лагшин байгалаараа. Тий. Өвлийнхэн нүндэл нэг отрын бүс нутаг гэж дээшээ гардаг. Ийшээ бол үлддэг. Тий. Намардаа нэг хадлангаа авна. Тий, хадлангийн бүс нутаг байхгүй. Оо зөв. Тий, тэгээ хадлангаа авахын тулд одоо бол айлууд гарахгүй. Одоо ийш бол нэр өвс болоод айгүй гоё урсан байлаа шиг үү те. Өвсний гарц одоо хэр байна энэ жил? Энэ жил одоо хавар эртчийг өгсөн учраас их сайхан байгаа шүү дээ. Бүр ийшээ юм. Тий. Модон дотроо бол машин зэрэг харагдахааргүй хүртэл ордог шүү дээ. Маш олон мянган эмийн ургамал. За тэгээд энэ эмийн ургамлыг эдснээр идж байгаа малын мах гэдэг ямар ирүүл байх вэ тийм ээ. Энэ бүгд чинь л одоо ингээд уялдаа холбоотойгоор явж байгаа шүү дээ. Одоо бидний нөгөө нэг одоо малаас гарч байгаа сүү. Цагаан айдаа тэгэл одоо мах чинд одоо ерөөсөл ийм шүү дээ. Эцсийн одоо нөгөө үүсний их үүсвэр одоо бүтээгдэхүүн. Одоо бид нар яг нэг бэлчээр дээр байна. Тэгэхээр Монгол малын мах бэлчээрийн мал аж ахуй явгаараа одоо эцэнсэн мал аж ахуйсаа ялгаа нь юу юм бэ гэдэг маань өөрөө Монгол мал чинь өөрөө яваад дуртай өөрт хэрэгтэй гэсэн өвсөө яваад идчихдэг. Эцэнсэн мал аж ахуй бол ерөөсөө одоо яах вэ гэхээр тэгээ нөгөө хүнээр л тэжээл гэдэг амт нь тийм ээ. Тэгэхээр бол энэ одоо маш олон энэ цэцэг байна. Маш олон энэ эми ургамал байна. Энийг л одоо бид нар чинь одоо энэ малынхаа энэ сайхан ашиг шимийг л мах сүгцээгээр бас хүртээд байгаа юм. Яг махаар дамжуулж тийм байлтгал тэрнийхээ эрчинд бидний дэлхийд даяарч байгаа энэ өвчнөд тусахгүй байгаа даа нэрөөс л юм шүү дээ. Тийм ээ. Ястаа цэцгэн төөрх юм байна. Тий. Ястаа төөрнө. Сайхан шүү. Ястаа гоё. Энэ харин ч багасчаад байгаа. Бид нарыг баг байхад бол одоо энэ өвсөн дотор нуугдаж тоглодог байлаа шүү дээ. Оо бүр. Тий. Оо за. Бид нар ч баг болчор байхдаа бол Украин хашинаас энэ гэр хоёрын хоёр хооронд чинь энэс өндөр болдог. Бүр юм урт. Хүүхдүүд вишин 5 хүүхдтэй. Манай хүүхдүүд жоохон багт нуугддаг. Одоо юу нэмэд байна манай наа. хоорондоо нуудаж тоглодог. Том моцикл оруулаад тавьсан байхад алдчихдаг өвсөн дотор. Тэгэхээр моцикл дайны ургадаг байх нь шүү дээ. Хаана моциклээ тавьчихв гэж хайгаад л одоо хурдалдаг байлаа шүү дээ. Тий. Тэр өвсөн дотор ч харагдахгүй тэгэл. Тий. Тэр үедээ бол их тэгж л сайхан ургадаг. За өдөхөө. За өдөхөө да. Байгальтай сайхан газар байна. Тэгэлгүй яах вэ? Ийм сайхан байгальд чи одоо тэгээд одоо зүгээр суугаад агаар амьсгалаад одоо явж идэх юм байгаа ч тийм ээ. Тэр нь бол одоо өөрийнхөө буудлаар зочилсон хүмүүсийг аялагч нарыг бол нааш нь бас нэлээд авчирнаа. Ингэж аялуулна, морио аялал хийлгүүлнэ.
За тэгээд дийшээ өгсөд 8 сар гараад сайхан жимс хад нэрсэн ургаад ирнэ. Ингээд сайхан манай бухын аршаан дээр ирсэн байна. Бухын аршаан маань ингээд энэ сайхан зингийг байгаль орчин сайтай энэ сайхан ногоон ондлонгийн байж байгаа. Эндээс их авч дээрээс урсдаг. Хотууданд бол их сайн гэдэг тогтоочод байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл хүмүүс ууж амталж сайхан хүртэл тэгэл хотууд нь идэрсэн болохоор одоо баримттай хийж байгаа юм тийм. Ер нь усанд одоо муу юм гэж байхгүй, хүний л муу байдаг болохоос байгальд ер нь муу юм гэж байхгүй. Тий. Байгальд байгаа юмыг харин зөв сайхан цаг үед нь аваад сүсэглээд одоо сайхан хүртэх юм болов гэж байна шүү дээ. Тэгвэл идэгдэг. Сүсэггүй хүртээд байх юм бол тэр идэхгүй. Тий. Үндэд тий. Байгаль альва юмасаа сайхан манай нөгөө гуугаал альва сайхан гуугаал одоо ингээд сүсэглээд залбираад авал ялва юм чи ууж хүртэх хэмжээний нь бас л энэ Монголын бас нэг юм өвгдөөс заасан бас ёс. За усын намсаг ёсын дагадаг. За гаршаанда. Жиасан дулаата өрөө дулаата сайхан хүргээд. За би нэг өөр юм аягтай юу. Энэ одоо манай Аранга аймгийн Жаргалант сумаас өгсөн шүү дээ сайхан. Бас модны уур. Байгалийн юмар сайхан хүртээ дайж байна тий. Хей сах. За тэгээд энэ сайхан хангаа уулус, энэ сайхан ариун булаг, энэ сайхан аршаан нь миний биений одоо доторх болон муу болон өвчнийг эдгэж эс болгоны бисээ сэрэж харлаарай гэж сайхан залбирч хүртдэг гэж байгаа шүү дээ. Манай аршаан ч нэг одоодор эмчилгээгүй болоод ирсэн. Хиний эхнэр л тий. Тий. Гэлтээ бод. Орон жил ингээд яваад эмчилгээ болоод ирсэн хүн энэ зүгээр болсон шүү дээ. Шинжлэх ухаан ямар ч одоо эмчилгээ байхгүй таг гаргасан хүн гэлтээ бод одоодод үлээд амьдсан. Тэгээд нутагтаа ирээд энэ нутгийн аршаанаас хүртээд эргээд эмнэлэгтээ очиод нөгөөх нь ор мөргөө идэгсэн байт. Юу ч өгөөд эмчнэр нь бургай хийчихсэн. Яагаад идэрч үү тий? Яагаад идэрч? Бид нар энийг эмчлэх арга байгаагүй. Тэгж гайхажсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо бол манай аршаан ч юм бол намрынхаа цагт 8 сар гараад ирнэ өөрсдийн гэсэн ирж амардаг амрагч нартай болцсон. Тий. Өө за. Нэг хөгжүүлж ягаагүй бах тий. Өстой түрүүчээсээ энэ талд гэр бариад майхан бариад буцаацсан байна. Энд гэр бариад байгаа майхан бариад байгаа энэ аршаанаас сайхан хүртэх гэж ирээд байгаа хүмүүс юм шүү дээ. Хүн болгон бүр ингээд өөрсдөө дуртай гэрээ бариад майхнаа бариад портортой гэрээ ачаад зориод ирж байгаа юм тий. Тэгээ нэг 7 хоног 8 хоног сайхан амардаг. За нэг ирсэн хүн бол 3 жил ирж сайхан уудаг. Ийм юм. Ер нь бол аршаанд ингээ явахдаа нэг амталчаад явдаггүй юм байна л. Ер нь зогсоо зайлтгүй одоо ингээд остон 3 4 жил одоо тогтмол явж ш. Тэгж тэр нөгөө биенийх нь өвчин илаарч өвгөнгөө өгдөг. Манайч нэг уучлаа одоо зөвөр бодлоо гэдэг. Монгол улс санагийн ухаан гэдэг чи өөрөө ингээд нөгөө өвчний дээр яг юунаас тэр өвчин үүсэт байгаа. Бөөр юунаас олж өвддөг. Тэр уугийг л ер нь эмжилдэг. Эмчилгээ чинь л одоо байгаад байгаа. Тэгэхийн тулд нөгөө чинь ингээд бас тодорхой хэмжээнд бас ингээд нөгөө 2-3 жил бас ингээд тасралтгүй ирж хөөж. За тэгээд энийг уухаас гадна бас энэ сайхан байгаль агаар энэ аршаан гэдэг бүх юм зогцоод ирэхээр л одоо нөгөө би гэдэг юм чинь бас нэг аршаан дээрээ нөгөө эрүүл болгох чинь бас энэ бас уялдаа тавь тий бүх юм зогцоод ирэхээр шүү дээ. Уулын нийлэн харагдаа Орын зингэр хангай ямаагүй Мунтахан орын дүүсэгэлээд байдаг Усын усматтай ямаагүй Хангай наран
алхын сарангой сүгэрсэн нутагахо муррон голлона шогон орсат мункин зинкэр хангаймахо мурро гаргаж тоглож өссө мөрөдөлөө болсон нутагаймахо ханганаран хангамэн сүргэ харуулсан нутагахо алхын сарангой сүгэрсэн нутагахо хатлан тэрэ халюрн нэсэ ханаграян хангаймахо хачилсан сэтгэлд хоногоцо хайрыг улаасан нутагаймахо ханганаран хангамэн сүргэ харуулсан нутагахо алхын сарангой сүгэрсэн нутагахо За илүү сайхан өгөөн цацруулж байгаль их дэлхийгээ сайхан дурсаж ичи аваа сайхан дурсаж хөглөн талархж байна. Хүрээ.